хүсье. За би бол ойлгохдоо энэ чиглэлийн 6 яам ганцхан төрийн албаны туршлагатай гэдгээр асуудал хандахгүй байсан болов уу гэж би бодож байгаа. Зөвхөн хувийн жижиг компанитай байсан баг тэр хүмүүсийн охин юм шиг сая надтай цэнгэл ах уулзаад баг би нэг жижигхэн гэр бүлийн компанитай байсан энэ жоохон буруутчлаа гэсэн ийм өнгө систем ярьж илээ. Гэхдээ би бол цэнгэл ахыг бол сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол би зөвхөн хувийн өмчийг Монгол улсын үндсэн хуулинд дээдлэнэ гэж заасан байгаа. Тэгээ сүүлийн 2-3 хоног ер нь бүлгийн урлыг ч гэсэн тэр чуулганыг ч гэсэн тэр байнгын орооны урлыг ч гэсэн тэр харж байхад бизнесийнх нэг юм уу хувийн өмчтэй хүмүүсийг нэг жоохон хоёрдугаар тавьдаг тал байдаг юм уу да. Энэ үйлдэл маань уул нь бол одоо арилуул одоо Монгол улс өгч штэ гэж би бол ойлгож байна. Сүүлийн 25 жил Монгол улсын одоо яамнуудыг төрийн албаны туршлагатай хүмүүс л удирдсан байх. За хувийн хөвшилд ажилладаг хүмүүсийг ажилуулдаг юм байна. Тэгэхээр сүүлийн 25 жил манай улсын хөгжил хүн одоо иргэдийн маань амжиргаа тийм их сайхан болоогүй баха. Зөвхөн нэг хувийн хөвшилд байдаг хувийн компанита гэдэг утгаар нь хүмүүст ингэж хандж байгаа бол би бол болохгүй баха гэж ойлгож байгаа. Ер нь хөдөлмөрийн насны сая 200 мянган хүний 850 мянган жижиг дунд бизнес эрхлэгчдэр ажилтаа болгож байгаа. Төрд 250 мянган хүн ажиллаж байгаа. За томоохон компаниудад нэг 100 мянган хүн ажиллаж байгаа бах. Энэ 850 мянган одоо хүнийг ажлын байраар хангаж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч нар бол улсын төсөв төлж байгаа татвар бага байж болно. Цаагаараа энэ 850 мянган хүнийг ажлын байртаа болгож байгаа. Энэ хүмүүсээр дамжуулаад олон мянган хүнийг тижээж байгаа шүү. Энэ дотор сууж байгаа хүмүүс бүгдөө биш баха. Тэгвэл дийлэнх нь баг ч гэсэн хувийн компани хийж исэн, хувийн бизнес хийж исэн, хувийн бизнестэй байсан баха гэж би боддог. Тэгэхээр ингээд нэг хувийн хвшил руугаа бас нэг дайрсан байдалтай үг хэллэгүүдээ жоохон багсгаж явуул зүгээр юм уу? Хүмүүсийг одоо бизнесийг сэтгэлгээг бууруулад идэг юм шиг байгаа юм штэ. Бид нар хэлж байгаа үг. Төрийн ажлыг л их гол ойлгоод төрийг л их гол тавиадаг бол хүн болгон төрлөө орж ажиллахыг хүсдэг. Хүн болгон одоо бизнес хийхийг хүсэхгүй, аж ахуй эрхлэхийг хүсэхгүй. Ийм сэтгэлгээгээр асуудал битгий хандж байгаараа гэж хэлмээр байна. Энэ бол одоо Монгол улсыг уул нь одоо хөгжлийг одоо өөр шатанд аваачих ёстой гэж би бол ойлгодог. За тэгээд одоо төр бизнес хийдгвэ гэдгийг бол манай сайдууд бол бүгдөө ойлгож байгаа хаа. Саяхан би сонгуулийн өмнө бас ардсан намын нэлээд томоохон дарга бид төр бизнес хийдгүү гэдгийг сая л ойлголоо гэж ярьж байхыг сонсч ирсэн. Энэ бол 10 жилийн өмнө хүртэл одоо бол мэдж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо сайн одоо мөрдөж ажиллах байхаа гэж би бодож байна. Тэгээд төгсгөлд нь Монгол төрийн одоо ой санамжинд Монгол хүн хамгийн тод байх ёстой шүү. Энэ талаар анхаарч ажиллаарай гэж хүсье. Баярлалаа. За үг хэллээ. Оюун эрдэнэ гишүүн асуулт асууж үг хэлье.